EBS телевизийн сурвалжлах баг зэвсэг түвшний 186 дугаар анги дээрээс тань төрж байна. Уг анги дээр оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан 100 цэрэг хээрийн бэлтгэлтэй гарсан юм а. Уг оюутан цэрэгт хамрагдсан цэргүүдэд лектор Чила буюу Банцэрэн лектор маань амьдрал хийчний сайхан гэж цуврал лекцийг толилуулаа. Энэхүү лекцээс бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэе. Цэргүүд ямар төвчээртэй байдгийг ээж аавтай ямар мундаг төвчээртэй залуу болсон уу? За ямар ч байсан цэргийн алба хааж байгаа оюутан цэргүүд дээр их сайхан байна. Одоо маш сайн ажиллаж байгаа юм байна. Их сайхан байна. Цэргийн залуучуудтай уулзаад тэдний хоолыг хамт эдэлцээд бэлтгэл сарын бэлтгэл цэргийн бэлтгэлийг хийж байгааг харах бол их сайхан байна. Тэгээд ээж аавд нь хандаж хэлэхэд хүүхдүүд нь албаа сайн хааж байгаа юм байна. Нэр төртэй хааж байгаа юм байна. Нэлээд сайхан зэгцэрсэн байт юм байна. Тэгээд эднэртэйг бас уулзаад эрд цэрэг хүн гэдэг бол ямар байх талаар тий хэдий алба хааж байгаа гэсэн эцэг их гэр бүл бүх зүйл нь зүрхэнд нь яваа. Тэдний итгэл найдрыг алдаж болохгүй гэдэг тэр ёс зүг ойлгуулахын тулд нэлээд залуучуудтайгаа бас тодорхой хугацаанд ярилцлаа. Тэгээд аймаг иргэдийн хурлаас өндөр өсөлтөд өдрөг эрдэнэ хөтөлбөр батлагдсан үүний дагуу бид нар иргэдийн соён гэрүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаа. Тэгээд өнөөдөр аймгийн засаг даргын тамгын газар нийгмийн арслан эмэгтэйчүүдтэй холбоотой хамтран одоо энэхүү ажил маань хоёр дахь өдрөөр үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр бид бүхэн Орхон аймгийн цэргийн штабтай хамтран энэ хээрийн бэлтгэл гарсан байгаа оюутан цэргүүдтэй одоо Чила докторийн буюу одоо уг хурлахааны тэргүүн хүмүүлийн доктор Банцэрэн багшийнхаа лекц ухаарлын лекцийг одоо цэргүүдэд тавилаа. Тэгээд ягаад тэгэхээр бид бүхэн одоо зөв иргэн бий болгохын тулд одоо ямар газар зөв нэрэг зөв хандлагатай байхын тулд бид оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ хүүхдүүд маань маш сайхан оролцож бас хүүхдүүдэд урам зориг итгэл өгсөн ийм сайхан лекц уулзснаар бас онцлог байна л да. За энэ лекц маань 28-наас 23-ны хооронд харагдана. Өнөөдрийн 2 өдрийн байдлаар бол одоо бид нар төрийн албан агчдын төрийн байгууллагуудаар захиргаан тухай явуулж байна. Тэгээд өнөөдөр бид бүхэн орой банкны салбарынхантай 6:30-аас 50-д маргааш өдөр 10 цагаас ургаачийн соёлын ордонд маргааш өдөр 16 цаг 18 цагаас ургаачийн соёлын ордод иргэдэд одоо соён гэрүүлэлийг тавигдахаар байгаа. Тэгээд иргэд та бүхнийг одоо хүссэн хүмүүсний ирж үзүүлэхэд одоо бэлэн байгаа. Тэгээд лекцэндээ хамрагдаад бас өөртөө болон гэр бүлдээ оюуны хөрөнгө оруулалтыгээрээ энэ лекц минь хамгийн гол нь гэр бүлийн үндэс, хувийн хөгжил, нийгмийн зөв хандлагын талаар одоо ухааруулсан лекц байгаа учраас маш том одоо оюуны хөрөнгө оруулалт орж ирнээс харж байна. За манай анги сургалтын төвдөр одоо бас доктор мөн альчж ирлээ. Тэгээ оюутан сургалтанд хамрагдж байгаа дайчдтай маань уулз зохион байгуулж өөрийн одоо сонирхолтой цаг үе болсон сайхан лекцийг өмшиж манай оюутан зэргүүдийн одоо сэтгэлийг одоо омгшуулж хөглж өгсөн үгэнд баярлалаа. Тэгээд оюутан сурагчдаа хандаж энэ сургалтанд одоо амжилттай оролцож биеэр хийж гүйцэтгэх дадлаг сургуулийг одоо чанартай зохион байгуулж явуулснаар манай одоо оюутан сурагчдын маань цэргийн одоо зохион мэргэжил эзэмшиж энэ зөвсөнд одоо хэрэглэгдэж байгаа бүх төрлийн одоо буудлагын болоо техникүүдийг одоо станцуудыг одоо эзэмшиж чадсанаар энэ одоо сургалтын маань үр дүн харагдах ёстой гэж бодож байна. Тэгээд энэ доктор маань манай бүрэлдэхүүнд ирж сонирхолтой ажил багталтай цаг үе болсон лекцүүдийг өмсөж байгаад нь бол түлийн баяртай байна. Хөвгөнийхөө хувьд. Заавал нэр сэтгэл бол гоё. Чилатай уулзаад лекцэн суглаа. Маш гоё байна. Лекцэн дээр юу яригдав бас түүнээс хуваалцсан гоё. Тэгээ гэр бүлийн тухай ярьлаа. Гэр бүлийн харилцаж яваараа гэж ярьж гин. Их орны талаар ярьж гин. Тэгээ эр хүн хизээ шантарч болохгүй. Нэг нь хүрнэ гэсэн зорилготой заавал хүрхийг ухааны тийм юм ярьж байна. Тэрийг сайн ойлгож авлаа. Залуучууд нар Бусад залуучууд бас юу хэлмээр юм. эр цэрэг альбан заавал яваарай гэж л дээ. Энэ лекцэн суусан сэтгэл өндөр өнөө Чила лектор бүр гоё ирж байна. Ээж аавын тухай, эх орны тухай, эр хүн болох тухай гоё юм ирж байна. Ер нь маш өндөр байна. Чиний сэтгэлд яг ус өнтөр нэг зүйлсээ хуваалцалтай. Ээж аав дүү гэр бүлийг л нэг их бодлоо. Найз нөхдөд ээж аавыг хайрлаж яваарай. Гэр бүлээ хайрлаж яваарай. Эр зэргийн албанд заавал яваарай л гэж.